Уршуулгын газрын үүдэнд таксинаас нэгэн залуу бууж цэцэг худалдаж байгаа бүсгүүрөө очлоо. Надад 12 алтан цул цэцэг өгөөч. Тэр цэцэг аваад мөнгөө төлж толгой гудайлган уршуулгын газар руу зүглэв. Залууг Даниил гэнэ. Урд нь бүсгүй хүнийг хайрлаж бас хайрлуулж байсан Даниил өөрийгөө дэлхийн хамгийн аз жаргалтай хүн гэж үздэг байсан юм. Жилийн өмнө түүний хайртай Катя автомашины ослоор нас барснаар бүх зүйл оронгороо ирэглээ. Сарын дараа л Даниил ухаан орж найзууд нь түүнийг хэвийн амьдралдаа буцаж ороход нь тусалсан байна. Булшны дэрэгдэх сандал дээр Катягийн ээж сууж байлаа. "Сайн байна уу Марина эгчээ?" гэж залуу мэдлэв. "Сайн уу Даниил" гэж хэлээд Даниилд нүрээ нан мэгшлээ. Даниил хөшөөн дээрх Катягийн инээж угаа зургийг хараад санаа алдлаа. Марина тайвшраад цэцэг тавихад нь туслав. Тэд удаан зогссны эцэст Марина асуулаа. "Гэрлээгүй байна уу?" "Үгүй дээ. Танаа охиныг мартаж чадахгүй нэ." Катя дуудаад байх шиг санагтаад байна. Хүүхэн дахин гунигтаагаар доошоо харлаа. Жилийн өмнөх осол хар дарсан зүүчгэл байв. Эмнэлэг, цагаан даавн дээр хэвтэж байгаа охин, гашуудж байгаа хүмүүс. Марина залуу руу эргэж нэгэн зүйл хэлхийг хүссэн боловч түүний гунигтай царайг хараад боллоо. Даниил цагдаагийн дээд сургуулийг төгссөн бөгөөд ахлах дэслэгч цол хүртээд 2 жил болж байлаа. Тэр эцэг ихтэйгээ амьдардаг байлаа. Сүйт бүсгүүдэд тохиолдсон эмгэнэлт явдал гэр бүлийнхэн 5 тухыг алдуулжээ. 1 жил өнгөрсөн ч гэсэн Даниил ухаан сэхээ орж чадахгүй л байлаа. Тэр бүх чөлөөт цагаа гэртээ өрөөндөө сууж өнгөрөөдөг болов. Энэ хагасанд ч тэр Даниил гунигтай буцан ирлээ. "Хүү минь хоолоо ид" гэж ээж нь хэлв. Тэр толгой дохиод угаалгын өрөөрөө зүгэллээ. Гараа угаагаад ширээнд суув. Ээж нь яриа өдлөө. "Өнөөдөр бид хоёр нь өвөө эмээ гэх нь булшиг иргсэн" гэж хэлээд хүүгийнхээ бараасан царайг хараад дуугүй болов. Би бас Катягийнхан шарил дээр очисон. "Хүү минь жил гаруй хугацаа өнгөрлөө. Катя ямар эргээд ирэх вштэй. Амьдралаа бодвол яасан юм?" "Ээж минь дээ, чадахгүй байна. Катя дуудаад байгаа юм шиг санагдах боллоо." "Юу ярина вэ?" гэж ээж нь уулга алтлаа. "Бүх юм зүгээртэй ээж минь. Аавтай хоёр намайг гэрлээсэ гэж хүсэж байгаа байх л та. Тэгтээ одоогор энэ тухай битгий яриарай." Хүү хоолоо идээд өрөө рүүгээ явлаа. Эрүүгийн цагдаагийн ажил хэцүү. Заримдаа шүнж ажиллах тохиолдол гардаг. Даниил орон дээрээ хэвтээд нам унтжээ. Хайрт нь түүнийг өөр лүгээ дуудаж байна гэж тэр зүүдлэв. Тэр иймэрхүү зүуд байнга зүүдэлдэг байсан ч гэсэн энэ удаа бол арай өөр. Хайрт нь гай зовлонд орж тусламж дуудаж байгаа мэт зүүдлэлээ. Сэрээд шууд хувцас өмслөө. "Хүү минь юу болов?" "Ээжээ салхинд гарыг." Орцноосоо гараад хаашаа ч юм яв. Цэцэрлэгт хүрээлэн хүрээд дотогшоо ороход арх усан 3 залуу нэг хүүхнийг хоргоож угааг харлаа. Хүүхэн айдас дүүрэн нүдээр тэднэр рүү харж байлаа. "Энд юу болоод байна?" гэж хэлээд Даниил тэднэр рүү ойртлоо. Хүүхний нүдэн дэх айдас тусламж гуйхаар солигдов. "Чи юу гинэ навшоо?" гэд өөдөөс нь ус хийсэн залуу Даниилд цохиулаад ойчлоо. "Найзгаа аваад тонил" гэж Даниил тушаав. Зайлгаас өөр арга байхгүй болсныг ойлгосон залуус найзыгаа өргөж босгоод хурдхан ариллаа. Залуу бүсгүй зүрхээ барин зогсож чичирсэн гараараа халааснасаа им гаргаж ирээд хилэн доороо хийв. Түүний нүднээс нулимс урсаж байлаа. "Болно. Одоо тайвшир" гэж мөрөн дээгүрэн тэрвэрэн Даниил тайвшрууллаа. Баярлалаа" гэж бүсгүй ихрэн хэлв. "Алив, би чамаа гэрт чинь хүргээд өгье." Замдаа бүсгүй нилээн тайвширв. Даниил асуулаа. "Чиний нэрийг хэн гэдгэв?" "Ирина. Намайг Даниил гэдэг. Сая юу болсныг хэлээч." "Би үргэлж цэцэрлэгт хүрээлэнгээр алхдаг юм л да. Эмч надад зөвлөсөн юм. Өнөөдөр алхаж байтал эдгээр залуустай харилцсан" гэж хүүхэн тайлбарлахыг оролдов. "Бүх зүйл ойлгомжтой. Чиний зүрх өвддөг юм уу?" "Багасаа л өвддөг байсан. Жилийн өмнө үхэх шахсан. Мистасл хийлгээд одоо овоо болж байгаа. Эмчнэр бүх зүйл сайхан болно гэж хэлсэн."
Даниэл энэ хүүхний яриаг сонсож байхдаа ягаад ч юм түүний хайрт хажууд нь угаа юм шиг зүрх сэтгэл нь хөнгөрөх шиг болов. Тэд шинээр баригдсан 9 давхрын гадаа ирлээ. Энэ манай байр гэж бүсгүй хэлээд харамсангүй нүдээр түүнийг харав. Танилцсандаа баяртай байна. Даниэл, манад орооч. Би чамайг ээжтэйгээ танилцуулъя. Болох юм уу? Тэр баярлаж байгаагаа нууч чадсангүй. Мэдээж болно. Шин танилын байр шинэхэн тоглог бөгөөд үнэтэй тавилга тавьсан байлаа. Цаад өрөөнөөс гарч ирсэн хижээлдүү насны эмэгтэй баярлаж хөөрсөн охин дэрэгдэн зогсох залуу руу гайхан харж байв. Ээжээ, танилц. Энэ бол Даниэл. Намайг танхаачудаас аварсан хүн. Лариса Сергеевна гэж эмэгтэй инээмсэглээд өрөв. Гал тугаанд оръё. Юу болсон тухайгаа ярьж өгнө үз. Эмэгтэй ширээ заслаа. Тэр хооронд Ирина болсон явдлын талаар урам зоригтойгоор ярьж гарлаа. Ярьж дуусахад ээж нь хэллээ. Тийшээ явах хэрэггүй гэж толгоос ихсрээд Даниэл, чи яагаад тэнд явж таарсан юм бэ гэж асуув. Зүрх сэтгэл минь дуутсан юм гэж Даниэл тоглоом хийлээ. Чи ямар ажил хийдэг вэ гэж эмэгтэй сонирхож байгаа зүйлээ асуув. Цагдаагийн газар ажилладаг. Тэгвэл яагаад хулгайнуудтай ийм амархан уучраа ололцсон ойлгомжтой гэж хэсэг бодсны эцэст дараагийн асуултаа асуулаа. Гэрэлсэн үү? Үгүй гэсэн хариулт нь эмэгтэйд таалагдсан мөртлөө с ิจ төрүүлв. Чи хэдэн настай вүлээ? Удахгүй 25 хүрнэ. Хардлага сэрдлэг улам бүр нэмэгдэв. 25 настай сайхан залуу ганцаараа байж байдаг. Эмэгтэй чимээгүй болоход цагдаагийн газар ажилдгийн хэрэг юу вүлээ? Даниэл түүний с ิจ гийг таамаглалаа. Би найз охинтой байсан гэж тэр харцаа доош болгон хэллээ. Тэр маань жилийн өмнө нас барчихсан юм. Даниэл, намайг уучлаарай. Тэд чимээг өхөн цайгаа ууж дууслаа. Даниэл цай уусны дараа босож, цайгаар дайлсанд баярлаа. Би явъя да. Охины эргэлцсэн царайг хараад тэр инээмсэглэв. Ирина, дугаараа солилцъя. Хэрвээ хэн нэгэн чамайг гомдоовол ярина үз. Тэр шүн Даниэл удаан унтаж чадсангүй. Юу болоод байгаа юм бэ? Би энэ охинтой хамт явж байхдаа Катигийн зүрхний цохилтыг сонсож байгаа юм шиг санагдсан. Тэр нүдээ ханаад хайртынхаа царайг харах гэсэн боловч анх удаа харж чадсангүй. Иринагийн царай орж ирээд ёр болохгүй байлаа. Бүр шүн дунд өнгөрсөн хойно арай хийж унтлаа. Өглөө нь нүүр авгааж сахлах усав. Утсаа гаргаж ирээд хүүхний дугаар руу шийдэмгий залгав. Байна уу гэж гайхсан хоолой сонсогдлоо. Сайн уу Ирина? Чи юу хийж байна? Би одоо дэлгүүр явах гэж байна. Хүлээгээрээ би одоо очино, хамт явцгаая. Сайн уу Ирина? Сайн уу Даниэл? гэж бүсгүй залууг арай тэрч авч зүрхлэхгүй өмнө нь зогсов. Ээж нь цаанаас гарч ирлээ. Сайн уу Лариса Сергеевна? Ээжээ, бид дэлгүүр явах гэж байна. Юу худалдаж авах вэ? Та нар явж зугаалаа. Шаардлага тавал би өөрөө дэлгүүр явна. Даниэл Иринаг гэртээ авчирлаа. Хүүн Катяг нас барснаас хойш анх удаа хүүхэнтэй ирсэн болохоор ээж нь царай баяслаа. Ор цуг хоололцгоё. Ээжээ, энэ бол Ирина. Тэр бүсгүрөө инээмсэглэв. Энэ бол миний ээж Мария Николаевна. Маш тааламжтай байна. Ээжд нь хүүгээс бусад дэлхийн бүх зүйл хамаагүй болов. Аав нь өрөөнөөс гарч ирээд төв харагдахыг хичээсэн ч нүүрэнд нь инээмсэглэл тодорлоо. Өдийн хоолны үеэр Ирина Даниэлийн эцэг эхийн асуултад хариулав. Тэр тэдэнд таалагдахыг хүсэж байлаа. Хоолны дараа Ирина Мария Николаевнад ширээгээ цэвэрлэж аяг тавга угаахт нь тусалж эмэгтэй хүмүүсийн ярилцдаг элдв зүйлсийн талаар хөгжилтэйгээр хөөрөлдөж байв. Даниэл тэрнийг дуудлаа. Ирина, миний өрөөг үзэхөө. Намайг хэрхэн амьдарч байгааг хар л та. Даниэл хаалга онгоолгоод хүүхнийг оргиж түлхэв. Би иймэрхүү л амьдарч байна. Яна гэж хүүхэн сандарсан байдалтай амаа таглаад дуу алтлаа. Ханан дахь Даниэл осолд орсон сүйт бүсгүйтэйгээ авахулсан зургийг Ирина хараад хөшин зогсож орхив. Юу болов гэж Даниэл ойлгоцсонгүй асуулаа. Энэ Катя мөн үү? Чи таньдаг байсан юм уу? Жилийн өмнө би үхэж байсан. Тэр нас барсан. Эргэтэн шилжүүлэн суулгасан. Юу гинэ? Чамд Катягийн зүрхийг суулгасан юм уу? Тийм ээ гэж түүний нүднээс нулимс асгарлаа. Даниэл нулимс туслуулан зогсох Иринаг харахад
Нэг бол түүний дүр төрх. Ахиж нэг харахад Катягийн дүр төрх солигдоод байх шиг байсан бөгөөд амьдралдаа анх удаа хувь заяаны тухай бодол орж ирэв. Энэ ертөнцид бурхан байдгийн байна. Тэр надад хайртыг минь буцааж өгсөн. Би түүнийг дахиж алдахгүй. Даниэл хүүхнийг тэрвэрч, би бүх амьдралынхаа туршид чиний дэргэд байх.